Өглөө өдөр орой мэндийг хүргэе. Хүүхэд радио 107.5 болон 79.7 дэлгөөноос хүрдэг кино бидний нүдээр нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Хүүхэд хөтлөгч инх нэмэн. Хүүхдэлдэгч мөнх очирнаар шинжлэх студиэс мэдчилж байна да. За хамгийн түрүүнд хоёлаа ягаад энэ нэвтрүүлгээ эхлэх болсноо ярьцгаая. За ер нь бол бид нар ингээд өсвөр насндаа хүүхэд насндаа бүгд ингээд кино үзэж өөрийгөө ингэж адилтгаж те киногоор ер нь бол хүмүүжтэй штэ. Тэнгүүд киногоор дамжуулж бас бидний үзэл бодол өөрийн гэсэн одоо хувь хүний төлөвшил тогтох нь одоо илбэг байдаг. Тэгээд ер нь бол хүүхдүүд өсвөрийнхэн ч гэсэн өөрсдийн гэсэн үзэл бодолтой шүү. Бас тэрийг хаана гаргаж хаана хэлэхээ мэдэхгүй байгаа хүүхдүүд туслах тэдний дуу хоолой болох зорилгоор нэвтрүүлгийг хийж эхэлж байгаа. Тийм. Ялангуяа кино бидний нүдээр гэсэн нэвтрүүлгийн нэртэйгээ уялдуулаад биднэрд ч гэсэн харах өнцөг байдаг. Биднэр ч гэсэн өөрсдөө үзэл санаагаа илэрхийлмээр байдаг гэдэг нь хамгийн гол чухал одоо зорилго маань байгаа. За өнөөдөр хоёлаа ямар кино ярих вүлээ? Өнөөдөр хоёлоо найруулагч Том Хуприйн найруулгаар гарсан 2012 оны Les Miserables гэдэг киног ярих байгаа. За монголоор орчуулбал шовдор хүмүүс. За өнөөдөр бид хоёр маш олон шовдор хүмүүсийн талаар ярих байна. За плотын гэлс дурдвал Францад 19-р зуунд болж байгаа 20 жилийн дараа Францын хувьсгалаас 20 жилийн дараах тэгээ Парисын хувьсгал мөн дахиж болж байгаа. Тэгээд тэр дээр талах хулгайлаад 19 жил соригдсон хүн дараа нь хотын дарга болоод тэгээд тэр хот нь яаж болж байгаа тэгээд өөрийнх нь одоо бэкграунд буюу өмнөх зүйлүүд нь яаж нөлөөлж байгаагаа ерөөд бол гардаг маш сонирхолтой мюзикл байгаа. Энэ бол бүх очрын одоо all time favorite list-ний одоо хит дорох уу? Мэдгүй хит тэд гэхээс үл all time favorite одоо нэг л гэж байгаа юм байна. За одоо яг үнийг хэлэхэд бол манай хамтран хөтлөгч маань одоо манай киног танилцуулаад одоо санал болгоод тэгээ би үзсэн байгаа. Гэтэ би анх удаа бүр маш цөөхөн үг ордог бүхэл бүтэн тэр чигээрээ мюзикл үзсэн. Гэтэ ерөөхдөө бол надад тэгж их таалагдаагүй. Өнөөдөр бид хоёр бүх өдрийн хамгийн хайртай кинонуудын нэг миний баг blacklist-д орох болсон тэр кинонуудын нэг яагаад миний blacklist яагаад мөнхчрийн all time favorite орох нь яагаад гэдгийг нь ярих болно. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөл бид хоёр зодтолцсон сууж үлфтий гайхаарай. За Les Miserables-ийн хувьд ингээд товчхон мэдээлэл хүрэхэд 1862 онд анх Виктор Хьюгогийн зохиожсэн роман. Тэгээ ер нь бол дэлхийн сонгодог роман, тэгээд түүхэн романуудын хамгийн шилдэгүүдийн тоонд 109-оор ордог. Тэгээд Виктор Хьюгогийн хувьд Les Miserables-ыг сайн мэдхгүй бол Нот Парисын дээрх хийсэн байгаа шүү дээ. Notre Dame-ийн бүхтэр. Тэрийг тэрний анхны зохиолч байгаа. Тэгэд ингээд Les Miserables Парисын дээрх хийсэн ингээд хараад үзэнгүүт ер нь нэлээ ингээд одоо түүхэн үү? Тий, чадвартай зохиолч гэх юм уу. Тэгээд одоо ингээд бүхлөд хоёр ч зохиол. Ер нь ингээд түүхэнд яг ингээд J.R.R. Tolkien тэгээд Lev Tolstoy тэгээд одоо юу ч гэдэг юм уу. Виктор Хьюго ч гэдэг юм уу ингээд бүр ингээд олон зохиол нь юу басан ингээд нэгээс өөр зохиол нэгээс илүү зохиол нь ингэж нэрд гарч бүр бүх цаг үед яригдсан юу ховор байдсан шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол Les Miserables-ийг хэр чанартай байсныг харж болно. Тэгээ бас тухайн киног үзэх үед тэгээ 1992 онд байсан дахиад нэг өөр кино 1800 өөр кино байсан шүү дээ 1900 тэгээд бас ТV шоу байсан. Тэгэхээр ерөөд бол энэ зохиол ямар тийм үлжүүртэй вэ гэдгийг ингээд 2 3 кино бүтснээс телевизийн бүтснээс харж болно. Тийм тэгээд 1862 онд Виктор Хьюго энэ хүү зохиолоо бичсэн байлээ. Тэгээ яг тэр үеийг л хараас. Тэр үедээ бол орчин үеийн зохиол байсан гэж байгаа. Харин тийм тий. Тийм тэгээд би яг киногоо үзэж дуусчаад энэ ямар тэгээ Ана Хэдвиг ийм жүжиглэлтийг би тэгж тийм сүртэй гэж бодоагүй. Тэгээд дээрэс нь тэгээд одоо Google-д үзсэн чинь манай кино 8 Oscar-ийн nomination бүр 3-ыг нь авсан. Тэгээд тухайн 3 нь болохоор Ана Хэдвиг supporting actress тэгээд шилдэг туслах дур. Тэгээд шилдэг production design, makeup and hair production design биш. Best makeup and hairstyling and best sound mixing. Тэгээд ялчгүй одоо тийм production design бол гайхалтайсэн. Sound mixing-ээс ургуулад ярихад киноны яг ингээд дуулж байгаа яг musicalтэй бүх хэсгийг байгаа шүү дээ. Студид ерөөсөө урьдчилж бичээгүй. Яг шууд тэр үед нь зураг авалтын сэтэн дээрээ бичсэн юм байлээ. Тэгэхээр ер нь бол яг кино яг тань тийг санагдсан ингээд үзэж яхад нэг юм яг ингээд амьд юм шиг байсан. Яг ингээд
анх сонсонгод мюзикл чи ингээ хоорондоо дуулж хэрцээд нэхээр шал ингээ дутахгүй сонсогдож байгаа шүү дээ. Тэгвэл Les Miserables-ийг үзэхээр яг нэг юм жихнээсээ хүмүүс нь хоорондоо ингээ яриад хэрэлтэй тэмцэлтэй зодолтоо дурлалцаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Би яриг тэрийг нөгөө юу авах гэж утсан. Тэрний нөлөө байгаа авах гэж утсан. Яг шууд зураг авалтын сетэн дээр дууг нь бичиж авсан. Ерөөсөө урьдчилж студид бичээгүй. Тэгээд бас найруулагчийн тухай дуртахад Том Хупер бол бас нэлээд шансаатай найруулагч байгаа. 2015 оны Danish Girl-ыг найруулсан. Тэгээд 2010 оны The King's Speech-ийг найруулсан. King's Speech бас юу авчихсан шүү дээ. Оскараас шилдэг авч ирсэн. Тэгээд түрүүнд дурдсанчлаа Les Miserables. Тэгээд бүх цаг үеийн хамгийн уналтай мюзиклүүдийн нэг болох Cats-ыг бас найруулсан байгаа 2019 онд. За тийм ээ. Тэгээд яг киног үзэж яхад дайн эсвэл ямар нэгэн байдлаар хувьсгал тэгээ улс төрийн тогтворгүй байдал яаж ард иргэдэд нөлөөлдөг талаар гаргасан маш надад бол яг тэр хамгийн таалагдсан зүйлнээс тийм одоо яг хайр, ядуурал, итгэл найдвар бас золиос. Тэгээ энэ бүхнийг яг мюзиклээр харуулсан. Тэгээ тухайн хүмүүсээс харуулсан дүр болгон өөрсдийн гэсэн онцлогтой. Тэгээд тэр онцлогуудаа бас өөрсдийнхөө дуу хоолойгоор тэгээ дуугаар илэрхийлж байгаа нь бас надад их таалагдсан байгаа. За тэгээд Les Miserables-ийн бас түүхэн одоо юу гэх юм нөлөөнүүд бас айгүй их байгаа. Ер нь бол 1980-ад онд анх Бродвейд тайзны мюзикл хэлбэрээр тавигдаад тэгээд тэрнээс хойш түрүүнд дурдсанчлан маш олон адапт хийгдсэн. Тэгээд яг Les Miserables-ийн 1980 оны хөлбөрийг орчин үеийн тайзны мюзикл эхлэл гэж үздэг юм байлээ. Тэгэхээр ерөөхдөө бол одоо Францын түүхэнд ч болон кино урлагийн түүхэнд, мюзиклийн түүхэнд олон талын урлагийн түүхэнд бол тийм өөрийнхөө байр суурьтай тийм одоо зохиол шүү дээ. Бас сонирхолтой явахад 2024 оны Парис Олимпиад шүү дээ. Тэрний яг нэг хэсгээр нь Парисын хувьсгалыг харуулж байхдаа Les Miserables яг дуун байсан үгүйг сайн санахгүй байна. Гэхдээ яг найруулга нь Парисын хувьсгалыг найруулганд яг Les Miserables-ийг найруулгаар явд. Тэр бас аягүй сонирхолтой. За эндээс бас би Францын хувьсгалыг хальт дуртай гэж бодож байна. За Францын хувьсгал нь яг Википедиагаас харахад бол 1785 оны 5 сарын 5-аас 1799 оны 11 сарын 1 хүртэл үргэлжилсэн 10 жил 6 сар 4 хоног үргэлжилсэн гэж үздэг юм байна. Тэгээд Францын хувьсгалын хамгийн алдартай слоган буюу тийм өрөө нь болохоор Liberté égalité Fraternité буюу liberty гэдэг нь ардчлал гэх юм уу тий. Тэгээ equality гэдэг нь тэгшэрэх тэгээд ах дүүсийн холбоо гэсэн тийм гурван слогоноос яг Францын хувьсгал бүрдсэн байдаг тий. Тэгээ Францын хувьсгал бол маш түүхэндх маш гайхалтай хувьсгалуудын нэг. Францын хувьсгалыг бас судлаарай гэж хүсэж байна. Тэгээд хэрвээ одоо манай шавдар хүмүүсийг үзсэн байх юм бол яг мөнх өчр шиг таалагдсан надад над шиг ингээд нэг таалагдаагүй юу уйтгартай байсан уу гэдгээ комент дээр бичээрэй. За тэгвэл хоёулаа шууд нэг асуултаар эхлэе л та. Танд яагаад таалагдлаа? Надад бол үзэхэд үнэхээр уйтгартай байсан. Тийм. Би яг одоо маш олон кинонуудын төгсгөлийг яг кинонууд төгсгөл дээр явж байгаад ингээд төгсгөл нь ингээд буурчдаг шүү дээ. Эхэлтэй айгүй сүртэй эхэлж байгаад Les Miserables-ийн хувьд болохоор эхлэлтэй айгүй муу хайжгаад төгсгөлтөө бол айгүй сайн төгссөн юм шиг санагдсан. Тийм. Надад ингээд би одоо яг ингээд ямар уйтгартай юм бэ? Энийг ингээд заахаа ингээд хүмүүсийг нь ойлгож जैन ингээд дуу хоолойг нь бас ойлгож байна. Гэтэ ингэж 2 цаг 38 минут буюу бараг 3 цагийн урттай байх ёстой байсан үгүй дээрээ би бол маш хэрэгэлсэн хитрхи нуршуу юм шиг санагдсан л та. Мэдээж тийм олон зүйлийг харуулж байгаа шүү дээ. Хайр, ядууралтай улс төрийн тогтворгүй байдал. Тэгээд хажууд нь бас нэг генерал байгаа шүү дээ. Насаараа улсад зүтгэсэн ч гэсэн хамгийн сүүлдээ ерөнхийдөө бол одоо ингээд өөрхөн ингээ буруу байсан. Тийм, өөрхөн буруу байсан. Байцаагч байгаа. Тийм, байцааг. Тэгээд улс одоо тэр байцаагч гэдэг нь улсад зүтгэж байгаа тийм. Төрийн ингээд одоо нөгөө илэрхийлэл болж байгаа шүү дээ. Тэнгүүд өөрөө буруу байсныг ойлгоод за ингээд ард иргэдийн зүв байсныг ойлгоод итгээд одоо ингээд за спойлертлаа амиа оролцож байгаа шүү дээ. Тэр мэрийг ингээ харж байгаа ч гэсэн надад бол маш их танаж болохоор юм шиг санагдсан. Надад 1 цаг 30 минут бол хангалттай харуулж болохоор юм шиг санагдсан байхгүй юу? Тийм. Надад бүр 2 цаг 30 минут хангалтгүй санагдаад шүү дээ Miserables-ийг үзээд. Тийм тэгээд маш том юм яг анх гарч байхдаа ч гэсэн ийм олон одоо үзэгчдийн
одоо дунд хилцүүлэг өрнөсөн бас кино байсан болов уу гэж бодож байна. Хоёулаа сууж байхад ямар том туйл гарч байгаа шүү дээ. Нэгэнд нь ерөөс таалагдаагүй, нэгэнд нь бол маш таалагдсан байна. Тэгвэл танд чамд яагаад таалагдсан бэ? Les Miserables надад эсэргээр уйдгартай биш маш сонирхолтой байсан байхгүй юу? Үйл явдлаар ерөөсө бөмбөгдөг тийм нуршуу хэсэг ерөөсө байхгүй. Тэгээ дээрэс нь би яг бусад төлбөрүүдээс гэх юм бол 2018 оны байна уу? Тази мьюзик төлбөрийг нь үзчихсэн. Тэгээд 2012 оны кино яагаад ингэж илүү сэтгэлд үлдсэн байдаг вэ гэхээр дөрүүдийн жүжиглэлт бол үнэхээр гайхалтай. Яг 2013 оны Оскар дээр Хью Жекман нэр дэвшсэн байхгүй яг энэ дүрээрээ. Гэхдээ авч чадаагүй. Тэгээ оронд нь Anne Hathaway авсан. Биш яг эрэгтэй төрөлд юу авсан? Юу гэдэг лээ? Линкольны дүр тоглосон гэж. Санахгүй байна. 3 Оскартай шүү дээ бас. Тань тийм санахгүй. Тэгээд би Линкольныг үзчихээд за арайч тэгээд суучихсан байхгүй. Яагаад манай Хью Жекман өгөөхгүй. Би яг үндэ ингээд яг энэ киног анх үзэж байхдаа мэдээч айгүй юугаач мэдэхгүй жоох хөвгтөөс Хью Жекманийг Wolverine гэж мэдчихэж байгаа шүү дээ. Гарч ирэл халаад өгөх юм ах гэж бодсоч ёо бүр баг уйлуулаа ичдэг хөвгтөөс. Тэгээд дээрэс нь туслах дөрүүдээс онцлог гэх юм бол Helena Bonham Carter байна. Тэгээд Helena Bonham Carter болонгуудаа бас нөгөө юун дээр тоглож байсан. Sweet Tooth биш. Sweeney Todd. Тийм. Demonstrate Barber. Юу гэдээс Alice in Borderland дээр тоглож байсан тийм. Тухайн эмэгтэй жүжигчдийн харахад бол надад тийм анхнаасаа л тийм нэг тэггүй юм шиг дүр харагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ дөр бол бүр яг ингээд ерөөсө жүжиглээгүй юм шиг бүр ингээд өөрөө ингээд яг бодит аршман ингээд оршиж байгаа юм шиг байгаад байгаа байхгүй юу. Nee нөгөө natural acting гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр natural. Одоо жишээ нь Hugh Jackman болгоод method acting тэгээд Helena Bonham Carter болгоод natural acting байгаа. Тэгээ бас нэг гоё дүр гэх юм бол Helena Bonham Carter-ийн нөхрийн дүр тоглож байгаа Sacha Baron Cohen гэж жүжигч байгаа. Манайха Borat-аар ер нь ингээд их кинонууд дээр нэг бүтлэхүү инээдтэй ах хүүгийн дүртэл тоглолт нь шүү дээ. Тэгээ энэ дээр болон яг энэ дээр ч гэсэн тийм л ахгүй л гэх. Гэхдээ энэ дээр болгоотаа нэг юм цаанаасаа өөр их юм уу? Ингээд жүжигчнийхээ талаас илүү хараавсан. Хин ч яг үндэ Borat-ыг 19 оны үеийн тийм ах тоглоно гэж санаагүй. Тэгэхээр яг энэ чинь Borat-аас өмнө гарсан юм байл. Тэгэхээр Borat нь илүү алдартай. Тийм байна. За дараагийн асуулт руу гарахад Jean Valjean буюу гол дүрийн хувьд танд хэрэг дүр санагдсан. Яг юунд таалагдсан, юунд таалагдаагүй. Хэрвээ тэр дүрийн оронд байсан бол ямар шийдвэрүүдийг гаргах байсан? Яг шийдвэр гаргах байсан гэхээсээ илүүтэйгээр одоо тийм ингээд дөнгөж шоронгоосоо суллагдаад ядраа явж байхад нэг сүмийн одоо пастор тусалж байгаа шүү дээ. Яг тэр пастор түнд ямар инэрэнгүү хандснараа тэр хүний амьдралыг болон хотын дарга болсон шүү дээ тий. Хотын даргын бүр иргэдийнх нь амьдралыг өөрчилж байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг тийм инэрэнгөө сэтгэл буюу инэрэнгөө сэтгэл болон тийм одоо хүнд ингээ зөв үйлгээр дуурайл үзүүлэх нь эсвэл бүр ганцхан ийм одоо энийгээ тарахад ч гэсэн тухайн тэр зүйл нь яаж тийм ингээд гинжин хэлхээ шиг ийм сайхан тарж байгаа вэ гэдгийг харахад бол тэр бол миний киноноос бас харсан гол point байсан. Тэг яг хэдийгээр ингээд сосонгууд ингээд нэр царай төрхөө нуугаад хотын дарга болж байгаа нь ингээд муухай юм шиг сонсогдож байгаа юм. Яг үндэ тэр хотын хамгийн тустай байсан байгаа. Одоо чинь Anne Hathaway-ийн дүр чинь кассеттэй. Тийм кассет. Кассет авах нь Anne Hathaway-ийн дүр чинь болонгуудаа Fantine. Тэгэд Fantine-ийн дүр ингээд бас айгүй өрөвдөлтөй дүр байгаа шүү дээ. Тэнгүүд Hugh Jackman болонгуудаа тэрийг анзаараагүй ерөөсөө back story яг юу хийж явдгийг мэдэхгүй байсан. Тэгээд сосонгуудаа бүр Hugh Jackman дүр Jean Valjean бүр асгартлаа үлдэн шүү дээ. Яа би бүхэлдээ хотын дарах хүн байж иргэдийнхээ юунд анхаарал тавиагүйсэн байна. Юу болох нь вэ гэд. Тэгээд эндээс харахад Jean Valjean-ы дүрийн ингээд дүрийн хувьсэл нь айгүй сайн санагдсан байхгүй дүрийн одоо хөгжүүлэлт нь дүрийн өсөлт төвшлэлт нь. Тэгээд эхлээд бол ингээд хэнийг ч айдрагч хайрлах сэтгэлгүй хүн сайхан сэтгэлээ туслаад оруулж авах чи хамаг мөнгө идлийгээд хусаад гараа авчиж байгаа шүү дээ. Тийм. Нөгөө яд штэ one Steve always Steve гэдэг. Тийм. Тэгээд ингээд инспектор Жавиш толонгуудаа ингээд Jean Valjean-ыг ингээд насаар 20 жил гэдэг чи бараг насаар нь тавлцсан гэсэн үг шүү дээ. Тэгээд насаар нь тавлаад за чи ерөөсөө л ингээд хулгаач гээл. Тэгэл арай гэж эрхчлөлтөө болж явахт нөгөө аюултай хүн гэсэн ингээд бичиг гаргаж өгөө. Тэгээд тэрнээс нь болоод Jean Valjean-ыг хүмүүс ажилд авахгүй. Тэгээд тэгсэн чи нөгөө дашвал спешиал гэдэг нэр гардаг шүү дээ. Ганц сайхан үгээр тутаж яваад гагцгүй тэрийг л олж хийлгээд
хайраар л дутчихсан байгаа байхгүй тэр хүн. Тэгээд тэр сүми пастаар хайрлаад my brother гэдээ дуудсан чинь жаавалж сүлдээ өөрөө хэлдэг штэ. Тэр бүр намайг хаа гэж бишээ дүүбэд гэж дуудлаа штэ гэд. Тэгээд энэс харахад ер нь бол тий. Ер нь муухай хүн муу хүн гэж байхгүй тэгээд хайраар дутж байгаа хүн л гэж байгаа гэдэг бас харуулсан юм шиг санагдсан. Тийм бас энэ дээрээс яг талах болгоолаа 19 жил чоронд одоо суна гэдэг чинь яг юу юм бэ? Тэгэхээр энэ яг улс төрийн докторгүй байдал. Тийм нөгөө феодалын үеийг л харж байгаа. Тийм одоо яг Францын хувьсгалч тий феодалын нийгмээс капитализм руу орсон шүү дээ тий. Тэгээ бас маш олон тий боол гэж ярьж байгаа. Тэгээ ингээд одоо нөгөө дуу байсан шүү дээ ингээд. Look down. Тэгээ бид нар л угаасаа ингээд боол мал гэж. Тийм яг одоо хэдий ингээд хүмүүс байгаад байгаа ч гэсэн тэгээд тэр хамгийн гол хүмүүсийнх нь яг тийм шовдор хүмүүс болсон хамгийн гол буруут нь юу вэ гэхэлэр улс төр систем байгаа байхгүй юу. Тийм тухайн улсынх нь тийм ингээд тогтолцоонд буруу. Тийм одоо жишээ нь манай одоо цагдаа байгаа шүү дээ. Цагдаа ч гэсэн яг ингээд үнийн хэрэгтэй тийм хэрцгий хүн биш. Гэхдээ тэр хэрцгий байхын одоо ингээд шаардаад байгаа нь одоо ингээд улсаас болж байгаа байхгүй юу. За тэгвэл шууд Жавирт дээр ярьснаар Жавиртын дүр танд хийж санагдсан. Жүжиглэлт одоо дүр мэдээж дамагт Russell Crowe тоглосон байгаа бидний мэдэх гладиатор. Ерөнхийдөө бол шууд амиарлцдаг шүү дээ. Тэгээ тэр бол өөрөө амьдралдаа ингээд бүхий л амьдралаа яг буруу зүйлд зориулсныхаа дараа ингээд ухаарад тэр ухаарлын цэг нь ингээд тэр болж хувирж байгаа нь надад бол маш хүнд цохилсан л доо. Тэг яг ухаарлын цэг гэхээс илүү өөр нь жоохон өөртөө ялагдсан дүр шиг санагдсан. Ингээд хэрэгээ хүлээгээд одоо юу гэх замуухагаар хэлэхэд ширлээд ер нь бол ингээд илүү сайн болоод амьдарч болно шүү дээ. Тэгэхгүйгээр шууд амиа орлож байгаа нэр жоохон өөртөө ялагдж байгаа юм шиг санагдсан. Тэгээ бас нөгөө яг Жавалжан Жавирт хоёр ингээ хоорондоо толлож байгаа тэгсэн чинь хоёул усны холол унд шүү дээ. Тэгсэн Жавалж авраад гараад ирдэ шүү дээ. Тэгээ тэрнээс бас их юу одоо өөрчлөгдөх явцсан байлээсэн байх гэж бодсон. Тэгээд одоо манай химагааштай гол төр Жавалж маань ганцхан тэр өөрийгөө боддгоо. Тэгээд эндрэнгүү сэтгэлтэй гэдэг нь ингээд нөгөө охиныхоо хайртай хүнийг ингээд авардсан шүү дээ. Хэрвээ ингээд манай хүнд Францын тэнд ингээ очиж хувьсгал дээр очиагүй байсан бол ерөөдөө бол одоо амьд үлдэх байсан бол маш асар эргэлзээдээ тэгээд бас нөгөө найзууд нь одоо миний найзууд өгцөө би одоо яах юм бэ гэдэг. Тэгээд тэнгууд бас ингээд амьдрах косет буюу амьдрах хуцар ингээд бас гаргаж өгч байгааг нь гасан. Тэгээд би энэ бас нэг зүйл ерөөсөй ойлгоогүй. Яагаад ганцаараа ингээд гараад тэгээд сүмд ингээд хүлээ гэдчихсэн бол ингээд хохноо орхиж яваад одоо миний эрен үед уусна уу? Би яг номын сан уншаагүй болохоор мэдэхгүй. Би тэрийг зүгээр нөгөө жинхнээс яг нөгөө жамаараа л хайлж ийн гэж бодсон шүү дээ. Тэрийг нь үзүүлж байгаа юм баг гэж. Угаасаа нас дээр гарчиж байгаа шүү дээ тэр чинь. Тэгэл мэдхгүй шигдээс болсон ч юу байсан. Тэгээ бас надад нэг жоохон логик алттай юм одоо Фантин байгаа шүү дээ. Фантин туслах гэж косетыг очиж авч байгаа шүү дээ. Тэгээ косетыг аваад ихтэй нь уулзуулахгүй яг өөрөө охин болгоод Фантин ч тэгээ угаасаа үхчихэж байгаа шүү дээ. Тэгээд эцсийн хүслийг биелүүлнэ гэдэг охиныг нь хамгаалж авч байгаа. Тэг чи ихтэй нь уулзуулах гэж гол зорилго юм биш. Зөвөр косетыг хоёулыг нь аварж байгаа юм шүү дээ. Эцсийн хүслийг. Окей. Тий. Тэгээ бас нэг сонирхолтой фактор хатгад нөгөө Японы байгаа шүү дээ. Манай хэний Мариусын найз. Тэгээд фрэнд зодолчдаг. Тийм. Тэгээд тэр Японыг дүр тоглосон, Японыг дүр тоглосон Саманта Баркс гэж жүжигч нь олонгуудаа яг Японынхаа дүртэй Le Miserable-ийн тайзны хэлбэр тоглож исэн юм бэл. Тийм ах шиг сан. Тэгээд шууд энэ дүртэй хуваарлагдсан. Тэгээд би харин наад жүжигчийн чинь ороо харжсэн чинь Fruit-ны live гэж мэд юм л ч тээ. Тэнгүүтээ Элса тоглосон юм л шүү дээ. Харин. Тий. Тэгээд бас нэг сонирхолтой юм бол нөгөө Cassette-ийн дүр тоглосон Amanda Seyfried гэж жүжигч байгаа шүү дээ. Тийм. Яг юу гэж байна тийм бол Seafried гэдэг. Мама Миягийн гол. Тийм, Мама Миягийн гол дүр. Тэгээд ер нь мьюзик нилээ юу гэж чансаатай. Өмнө нь бол яг Мама Мия тоглолт Le Miserable-с өмнө Мама Мия тоглолцсон. Гэхдээ Мама Мия Le Miserable хоёр ч бүр тэсэн өөр хоёр мьюзикл шүү дээ. Тэгээ Мама Мия ер нь танд хэрэг санагддаг. Мама Мия үзэхэд үнээр сонирхолтой шүү дээ. Бүр надад нэг үзээд гоё ингээд enjoy-даад байдаг бүхэн кинонууд үзэх та. Тэрний яг тэрнэр бол Мама Мия дээр би бол Мама Мия дуртай. Бас
дуунууд нь айгүй чанартай байдаг гэж би боддог. Абагийн дуунууд ер нь хөвчлэмэд шүү дээ. Money. That's the rich man's world. Ерөөдөө бол Mamma Mia-гаас ахуулаад би бас Монголын одоо Mamma Mia-г одоо дахиж хийсэн Монголын тэр юунууд нь тийм бэ тийм. Universe ингээ олцогчод тэгээ одоо UBS телевизийн кинонд бас айгүй дуртай. Ер нь Mamma Mia копицсэн гэсэн нөгөө хулангай ол дөртөнд тоглож тээ. Ер нь айгүй гоё санагддаг. Би тэрийг өстө бидэхгүй байнаас. Би бол UBS кинонд дуртай. Мартагдчихгүй намар байна. Би мартагдчихгүй намар далах гэхээр дуртай. Миний Монголоос мэдих ганц мьюзик Сэргэн шлээ энэ. Сериус бас үнэхээр тэгээ ер нь маш чанартай шүү дээ. Экстүцийн өмнөх одоо бүтээлүүд нь одоо өвлийн нэмсэглэл бол үнэхээр гас гайхалтай. Бараг өвлийн нэмсэглэл чинь нөгөө юу хийсэн шүү дээ. Бас мьюзикл шүү дээ бараг тий. Нөгөө хамт амьдарч ирсэн чи мэдээгүй нэ тэр одоо дуулж болоод ер нь тийм мьюзиклүүд би ер нь мьюзикл өөрийгөө дургуйж үзсэн чинь яг ерөөхдөө л бас дуртай юм биш үү? Гэтэ энэ таалагдав. Гэтэ ер нь бас 2 цаг 30 минутын дуу болно хэрэгцээсэн. Тэр хамгийн таалагдсан дуу ямар дуу вэ? Нөгөө яг эхлэхдээ нөгөө тэр ч яахталж эпик лсэн. Эпик шүү дээ. Эпик лсэн шүү дээ. Тийм ерөөхдөө бол хамгийн таалагдсан байсан. За тэгвэл энэ зохиол орчин үеийн нийгэмд ер нь хэр үнцэнтэй байх гэж бодож байна. Орчин үеийн нийгэмд одоо би сая хэлсэн хүндрэлтний хувьсгалуудын донд Францын хувьсгал бол маш том хувьсгалуудын нэг. Тэгээд одоо дараагийнх нь бол нэг пресс хувьсгал болж байгаа шүү дээ. Тэгээд түүхэн цаг хугацаанд одоо кино ер нь хүний талаар идэв шүү дээ. Хүнээ бол маш сайн харуулсан юм шиг санагдав. Тэгээд нөгөө хүний эрх гэдгийг гол зарчим олгоцсон байсан шүү дээ. Тэгээд нөгөө одоо хувьсгал болоод хамгийн сүүлд яг юу болж байгаа гэхлээр нөгөө одоо хоорондоо байлж байгаа шүү дээ. Цагдаа цэргүүд бол ингээд одоо найзууд нь тэгээд ерөөхдөө бүгдээр л ингээд өгч байгаа шүү дээ. Яллагч тал гэж байхгүй. Хоёулаа хожигдсон. Тийм. Гэхдээ яг тэгтэл хувьсгал гарсан шүү дээ. Тийм хувьсгал бол тэгэхээр манайд ялсан л байгаа. Тийм. Яг хувьсгал гарч байгаа хувьсгалын төлөө тэмцэж байгаа нөгөө тулдааны эсгүүд байгаа шүү дээ. Тэр эсгүүд нь ингээд амар сүртэй дайман гараад байхгүй. Тэгтэл амар эпик байсан дээ. Тийг санагдав үү дээ. Тэгээ зурглалын үед айгүй үзэсгэлэнтэй байсан тэр шотууд нь. Надад хитрхи үзэсгэлэнтэй бас хиймэл санагдсан юм. Тийм үү. Тийм. За тэгвэл одоо ингээд хоёулангийнхаа яриаг түрүүж ингээд сонссон хүүхдүүдэд ингээд танд үзэгч хүүхдүүдэд тань ер нь та ингээд үзэх 3 шалтгааныг хэлгэвэл ямар 3 шалтгаан хэлэх вэ? 3 шалтгаан хэлэхгүй. Бити үзэж хэлэх юм уу? Бити үзэж хэлэх. Хэрвээ ингээд одоо түүх болон мюзиклд айгүй сонирхолтой бол энэ одоо манай кино бол үнэхээр тийм одоо тохиромжтой байгаа. Тийм тэгээд над шиг бол одоо түүх сонирхолтой одоо мюзиклд тэгж тийм их дуртай бол биш бол яг түүхийг хараад үзэхэд бол одоо нэг үзэхэд бол хоккей хангалттай гэнээс. За чиний Лемис Реплиг үзэх шалтгаануудын хувьд гэх юм бол ер нь сонирхолтой юм үзмээр Лемис Реплиг л үзэж гэж хэлмээр байна би. Тэгээд яг Рамас гол сэдв биш л дээ. Гэхдээ бас Рамас эсүүд нь үнэхээр сайн гэж би бол боддог. Яг хайрын гурвалжин гэж яг үндэ тэрийг л хэлсэн. Тийм. За тэгээд ер нь юу тэр чигээр яг кино гэдэг талаас нь хараад үзэх юм бол бас айгүй сайн гэж би боддог. Яг зохиолоо өрнүүлж байгаа хэлбэр тэгээд зохиолын одоо үйл явдлын эргэлтүүд тэгээд дээрэс нь яг техникл хийц талаас бас айгүй сайн гэж боддог. Тийм надад гэхдээ яг одоо би яг яаж хийснийг бол мэдэхгүй байна л да. Гэтэ одоо тийм юу студ басгаал тэгэл студидтэй хийсэн билгүүд яалтч бодсон. Одоо тэр үеийн одоо барилга байгууламж дээр очиж зураг авах боломж юм чинь. Тийм болохоор нэг цаанаасаа продакшн дизайн продакшн дизайн бүр яаж ингэж хийвэ гэж бодлоо авсан шүү дээ. За энэ дээр бас манай үзэгчид намайг дэмжижээвэл лайк өгчрэг дэмжижээвэл коммент хийвэл үзээгүй хүмүүсээ бас үзээрэй үзчихэд манай подкастт ор сэтгэлтэй үлдээгээрээ хэр санагдсан бит хоёрын алийнхан талд байна гэдэг ч юм уу. Тэгээд зөвхөн коммент хийчихэд үлдээхээс гадна лайк, subscribe гэдгээр мартаа та нар. Лайк болоо subscribe дараарай. Тэгээд дараа нь ямар кино яриулмаар байна. Тэгээд бас ямар юм дээр битэрийн хуваалтлыг хармаар байна. Тэр коммент хийчээрэй. Тэр нь бол мэдээж маш олон төрлийн кино ярина. Гэхдээ ихэнхдээ ер нь нэг юм ер нь сургаалтай кино ярих байх гэж бодож байна. Тийм, ерөөхдөө өөртөөхөө үнцгийг аягуулсаа илэрхийлэх гэж бодож байна. Ягаад гэвэл бид хоёр одоо кино эксперт биш болохоор киноны хийсэл болон кино сонирхолтой л огт ярьж чадахгүй гэж бодож. Гэтэ мэдээж өөртөөхөө үзэл бодлыг бол илэрхийлнэ. Тэгээд бас эпик кино яриулмаар байна. Драм кино яриулмаар нөгөө бичээрэй. Би болонгод эпик кино яриулмаар байгаа. Манай их ном болонгод драм кино яриулмаар байгаа. Тэгээд
Драм шүү дээ. Драм бишээ. Нөгөө Milk гэж яддаг шүү дээ. Men like Korean movies дээ. Korean тэрэл яриулмаар байвал. Аха. Комент битээр бол шууд ярина. Аха. Тэгээ epic кино бол та нар манай үзэгчд маань ингээд санал болгоод байвал ярина тэрнээс л би бол epic кино ярих ямар ч сонирхолгүй байна. Тэгэд ер нь үзвэл яриулмаар байгаа киногоо бичээрэй тэрийг чинь задлаа цайхан имхлээ зэгцлээд ийм болсон яагаад ийм кино хийсэн гэдгийг яриад өгье. Бид хоёр бол чадна гэж бодож байгаа. Өөрсдийнхээ хэмжээнд бол. Аха. За тэгээд ер нь өндөрлөхүүд тий. Өндөрлөх үү. За кино бидний нүдээр үрлээ. За дараагийн дугаараар уулзтлаа баяртай. Өнөөдрийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр их 8 болон мөнх өчрнөр байлаа. Лайк, share, comment баяртай.